За шинэ өглөөний минь төргий. Өглөө бүр амьд үгээр хамтдаа байгаа та бүхэнд баярлалаа. Өнгөрсөн 7 хоногийн туршид эзэн бурхны үгээр хамтдаа суралцж эзэн бурхны гайхалтай аялалд илэрхийлэлт дотор хамт аялсан та бүхэнд баярлалаа. Үргэлжлүүлэн бүгдээрээ өнөөдөр 5 дахь өдөр эзнээс дахин түүний оршихуйг онцгой илчлэлт илэрхийлэл бидний амьдралыг өөрчилдөг тэрхүү үннийг олж авахын төлөө хамт залбирая. Эзэн минь ээ, таны үг биднийг өөрчилдөг. Таны амьд үг бидэнд ирэхэд үнэхээр сэргэлж шинжлэлт ирдэг. Эзэн таны амьд үг ирэхэд таныг таниулдаг, таныг мэдүүлдэг. Таныг таньж мэдсэн хүний амьдрал үнэхээр өөрчлөгддөг, аврагддаг. Танд баярлалаа. Өнөөдрийн үгийн цагаа танд даатхан залбирч байна. Та хамт байж өдөртөн чиглүүлж өөрийн сүнсээр өөрийн оршихуйгаар өрөөж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За бид нар Иохан 17 дугаар бүлгээс суралцж байгаа. Өнөөдөр хамгийн сүүлийн 2 ишлэлийг унших болно. Тэрүүн тахилчийн залбирал, Бурхны хөөгийн залбирал гэсэн энэхүү гайхалтай хэсгээс бүгдээрээ теологийн олон ойлголтуудтай нүүр тулж байгаа. За өнөөдөр болохоор ариун гурвал ба итгэгчдийн харилцаа гэсэн ариун гурвлын хувьд, Бурхны хувьд бид нар хэн болох талаар хамтдаа сурах болно. Тэгээ биднийг ер нь тодорхойлох хамгийн зөв их сурвалж бол Бурхны үг юм аа. Тэгээд хүн өөрийгөө хэн гэж бодож, хэн гэж тодорхойлно, хэн гэж итгэн яг түүгээрээ яг тийхүү амьдрдаг. Тэгэхээр Бурхны хувьд бид хэн болох талаар Бурхны үгнээс хамтдаа суралцъя. За 17 дугаар бүлгийн 24-өөс 26 дугаар ишлэл. Аава, надад өгсөн хүмүүс тань бас миний байдаг газарт надтай хамт байж сүр жавхланг минь үзээсэй гэж би хүсэж байна. Тэр сүр жавхланг та надад өгсөн билээ. Учир нь ертөнцийн сураас өмнө та намайг хайрлсан. Зөвхт аава, ертөнц таныг мэдээгүй боловч би таныг мэдсэн. Мөн та намайг илгээснийг тэд мэдсэн билээ. Би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр намайг хайрлсан таны хайр тэдний дотор, би ч тэдний дотор байх юм гэлээ. Амен. За энэ хэсэг үнэхээр гайхалтай. Иесус эзний залбирсан залбирлын яг төгсгөл хэсэг байгаа. Тэгэд Иесус эзний залбирал түүний зүрх сэтгэлд юу байсныг илчлэн харуулсан ишлүүд байна. Тэгээ ер нь залбирал, хүний залбирал гэдэг яг зүрх сэтгэлийн, чин сэтгэлийн хүсэл юу болохыг илэрхийлж идэг. Тэгээ үнэхээр Иесусийн залбирлыг 17 дугаар бүлгийн хамгийн төгсгөлийн 3 ишлэл бол үнэхээр чухал ишлэл байгаа. За 24 дугаар ишлэлээс бүгдээрээ харах юм бол надад өгсөн хүмүүс тань бас миний байдаг газарт надтай хамт байж сур жавхланг байна үзээсэй гэж би хүсэж байна гэж хэлсэн ба. Тэгэхээр Иесус эзний яг хүсэл юу вэ? Энэ дэлхий дээр амьдарч байгаа түүний ирсэн зорилго, түүний хүсэл төлөвлөгөө, зүрхний хүсэл нь юу байсан бэ? Бидний төлөө байсан юм аа. Өөрт нь итгэх хүмүүсийн төлөө. За эндээс бид хэд хэдэн ажиглалтуудыг харж болно. Надад өгсөн хүмүүс гэж хэлж байгаа. Ер нь Иесус эзэн дандаа л тэгж хэлж байгаа. Надад өгсөн хүмүүс, таны надад өгсөн хүмүүс гэж. Тэгэхээр эндээс бид юу харж болох вэ гэхээр Бурхан Аав нь Иесуст итгүүлэх хүмүүсээ өөрөө мэддэг, өөрөө сонгодог, өөрөө шийддэг баг. Хэнийг Иесуст итгүүлж, хэнийг Иесусийн дагалдагч болгож, хэнийг хаана байлгахаа Бурхан өөрөө мэддэг. Тэдгээр хүмүүсийг л Иесус эзэн дагалдуулсан талаараа ярьсан ба. Тэгэхээр бид нар өнөөдөр Бурханаар сонгогдсон хүмүүс юм аа. Та бол Бурханаар сонгогдсон хүн шүү. Бурхан таныг өөрөө сонгосон юм аа.
За тэгээд тэр хүмүүс нь Иесусийн байдаг газарт түүнтэй хамт байж буюу мөнхийн улсад тэр Тэнгэрлэг оршихуд түүнтэй хамт байхыг Бурхан Иесус өөрөө хүсдэг бөгөөд тэгээд орчлын ертөнцийн суураас өмнө Бурханаар хайрлагдсан тэр гайхалтай Бурханаар өгөгдсөн тэр сүр жавхланг хараасаа үзээсээ өөртөө хамт байгаасаа гэж Иесус эзэн хүсдэг. Иесус эзэн нэгдүгээр бидэртэй хамт байхыг хүсдэг. Мөн тэр өөрийнхөө сүр жавхланг хараасаа гэж хүсдэг. Энэ бол түүний үнэхээр зүрхэнд хүсэл нь баг. Тэгэхээр Иесус эзэн яг энэ хүү залбирлыг залбирахдаа үнэхээр сэтгэл нь хөдөлж исэн баха. Тэр удахгүй Бурхан аав руугаа очих гэж байгаа. Тэр загалмай дээр амиа өгөх гэж байгаа. Тэгээ дахин амьлах гэж байгаа. Тэгээд өөрт нь итгэх хүмүүсийг өөртөө хамт байх тэр үе таалгыг Иесус эзэн нээж өөрийнхөө өхөл ба амьллаар тэр гайхалтай ажлыг хийсэн бэл. Тэр түүнд итгэснээр бид нэр түүний хамт Бурхан эцэгтэй түүний баруун гарт очиж түүний сүр жавхланг харна. Тэр бас өөрийнхөө сүр жавхланг бидэнд өгсөн гэж бас хэлсэн байгаа. Бид түүний дотор нэгдснээр Бурханы сүр жавхланд нэгддэг юм аа. Энэ гайхалтай биш гэж юу? Үргэлжлүүлэн бүгдээрээ 25 дугаар ишлэгийг харъя. Зөвхт тааваа гэд хэлж байна. Зөвхт тааваа ертөнц таныг мэдээгүй боловч би таныг мэдсэн. Мөн та намайг илгээснийг тэд мэдсэн мөлий. За 26 би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр намайг хайрлсан таны хайр тэдний дотор. Би ч тэдний дотор байх юм аа гэл. Тэгэхээр нэг гайхалтай сонирхолтой зүйлийг эндээс бид нар харна. Энд 3 дүр гарч байгаа. Бурхан аав, Иесус, тэгээд тэд буюу өнөөдрийн бид. За намайг хайрлсан таны хайр тэдний дотор. Би ч тэдний дотор байх юм гэлээ. Өөрөөр хэлбэл Иесусыг хайрлсан Бурханы хайр бидний дотор байна гэж. Иесус өөрөө бидний дотор байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл Иесусээс болж Бурхан биднийг хайрлаж байгаа. Иесус бидний дотор байгаа учраас Иесусыг хайрлсан Бурханы хайр биднэрөө чиглэсэн юм аа. Амен. Ийхүү бид Бурханаар хайрлагдсан хүмүүс болсон юм. Тэгвэл энэ хайр яг ямар хайр вэ? Бурхан Иесусыг яаж хайрладаг вэ? Иесусыг хэрхэн хайрладаг вэ? Чухам ямар хайр биднэрөө чиглэж вэ? Яг энэ талаар ярихын тулд бид нэр ариун гурвлын талаар ойлгох хэрэгтэй болж байгаа. Бид нэр Библиэлээс Бурхан гурвлаар оршигч гэдгийг хардаг, үүнд итгэдэг. Эцэгхүү ариун сүнс, мөнхийн нэгдмэл, ариун гурвал. Бурхан бол төгс оршигч, төгс тэр хинээс ч юунаас ч хамааралгүйгээр оршин байдаг. Тэр ариун гурвал орчлын ертөнцийн суураас өмнө байсан бөгөөд эхлэл ба төгсгөл гэж байхгүй. Цаг хугацаанаас ангид түүнд хязгаар байхгүй. Энэ гурвал хамтдаа нэгдмэл бөгөөд бие биендээ үнэхээр хайртай ийм төгс нэгдэл. Энэ төгс нэгдэл бие биендээ хайртай байсан бөгөөд ямар ч тэдэнд өөр юу ч хэрэггүйс яг үнэндээ. Тэд үнэхээр энэ харилцаан дотроо сэтгэл хангалуун байдаг бөгөөд үүнийг үнэхээр үгээр илэрхийлэх аргагүй. Орчлын ертөнцийн суур тавигдахаас өмнө бидний мэдих ертөнц нүдэнд харагдаж гарт баригдах энэ бүх зүйл байхгүй байхад ариун гурвал бие биентэйгээ төгс зогтсон, нэгдсэн. Тэд үнэхээр энэхүү харилцаанда 100% үнэхээр хэдэн хувь гэдэг бидний төсөөлж чадахгүй тийм гайхалтай баяр баясгалан хайр эв нэгдэл байсан. Тэдний хинт зогсоож чадахгүй. Энэ үнэхээр гайхалтай нэгдэл байсан. Бид энийг бүрэн ойлгож чадахгүй. Гэхдээ бид нар Бурхан гурвлаар оршиж гэдгийг Библиэс хардаг.
Тэгээд мөнхөд оршигч тэр бие биенээ хайрлсан тэр хайрыг хинч юу ч салгаж чадахгүй тийм агуу хайр өнөөдөр биднэрүү чиглэсэн юм. Иесусээс болж Бурхны гайхалтай төлөвлөгөө үүнийг хийж байгаа. Иесусыг мөнхөд хайрлсан Бурхан эцгийнх нь хайр өнөөдөр биднэрүү чиглэсэн тухай би ярьж. Та биднэрүү, тийм ээ, яг тань руу. Хэрв та Иесуст итгэж Иесусыг эзэн хэмээн хүлээн зөвшөөрсөн бол, зүрхэндээ итгэж амаараа тунхагласан бол, та одоо Бурхны хайрын тэр байвс. Тэр таныг үнэхээр төгс хайраараа хайрлаж. Түүний хайраас хинч юу ч таныг салгаж чадахгүй гэж Библи хэлж байна. Тэр хайр хизээж таныг орхихгүй, хаяхгүй гэж амласан. Тэр хайр өөрийнхөө хайрыг үнэхээр боддоор харуулсан. Тэр өөрийн хүүг энэ дэлхийд илгээсэн. Тэр ирж хүн төрөлхтний гин нүглийг өөрч үхэлт хүртэл дуулууртай байж тэр загалмай дээр хатагтан нас орсон. Энэ бол хайр. Тэр өргөс тэдмийг өмсөж тэр гар хөлөндөө загалмайд цовдлуулж байхад тэр арьс махан гартал ташуурдуулж байхад түүний зүрхэнд бид байсан. Та байсан. Тэр тантай хамт мөнхөд байхыг хүсэж байна. Тэр тантай хамт мөнхөд хамт байна гэдгээ мэдэж үүний төлөө тэр энэ бүхнийг даван туусан. Энэ хайр бол үнэхээр агуу хайр юм. Бидний ойлголтоос давсан тийм агуу хайр баг. Эцэст нь Есүс эзэн зам үнэн ам гэж тунхаглахдаа загалмаагаар дамжуулж тэр амийг итгэгчдэд сойрхсон юм. Зөвхөн түүгээр дамжуулж бид амийг хүлээн авдаг. Бурхантай харилцаатай болдог. Бурхантай мөнхөд харилцаатай байж мөнхөд аврагдах тэрхүү гайхалтай амь руу бид нар шилжсэн юм аа. Амен. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд бид бол Бурханаар хайрлагдсан. Бурханы хүүгийн дотор тэр мөнхийн хайранд сонгогдсон итгэлийн удам угсаа. Бид Бурханы хүүхдүүд. Бурханы хүүхэд болох эрхийг Иесусээр дамжуулж бид авсан. Бурханы нүдээр харуул бид Бурханы хүүхдүүд юм. Үнэхээр мөнхөд орчлын ертөнцийн суураас өмнө хайрлагдсан тэр сүр жавхланд дуудагдсан Бурханы хүүхдүүд Христийн доторх шин бүтээл юм аа. Та хинээр ч өөрийгөө бүү тодорхойлвол, ертөнцөөр өөрийгөө бүү тодорхойлвол, ертөнц биднийг мэхэлдэг. Тэр биднийг үнэхээр үн цэнгүй гэж хэлдэг. ертөнцийн дуу хоолой биднийг Бурханаас салгагдсан, хаягдсан, гээгдсэн, үн цэнгүй, сул дорой гэж хэлдэг. Харин Бурхан биднийг үнэхээр үн цэнтэй тооцсон. Тэр биднийг өөрийнхөө дотор өөрийн хайртай хүүхдүүд болгон авсан мэл. Зөвхөн түүнд итгэх итгэлээр бид Бурханы хүүхдүүд болдог. Бурханыг алдаршуулж, тэрхүү ариусгалын амьдралаар Бурханыг бүх зүрхээрээ хайрлж, түүний дотор байж, түүнийг энэ дэлхийд илчлэн харуулж амьдарцгаая. Хамтдаа залбирцгаая. Эзэн минь ээ, өнөөдрийн өсөн ойлголт ишлэлтийн төлөө талархъя. Би бол танаар дуудагдж, сонгогдож, танаар хайрлагдсан. Та биднийг орчлын ертөнцийн суураас өмнө хайрлсан тэр нэгэн болсон мөлий. Таньда баярлалаа. Энэ бүхэн таны ивэл, таны нэгүсэл, таны үйлсвэс, таны болцолгүй хайр байсан. Яг одоо өөрсдийн энэхүү итгэл үнэмшлээ тунхаглаж, хэрв хэн нэг нь өнөөдөр Христийг анх удаа сонсож байгаа бол үнэхээр та зүрхэнд нь хүрж ойлгох болтугай. Та өөрийгөө илчлэн харуулах болтугай.
Есүсийн нэрээр залбирлаа. Амен.